За энэ удаа та бүхэндээ өдрийн турш таныг азтай байлгах, шинжлэх ухаанаар батлагдсан үр дүнтэй өглөөний 5 минутын дадал зуршлын мэдээллийг хүргэе. Өглөөний эхний 5 минутыг зөв ашиглах нь тархийг эерэг мэдээлэл хүлээж авахд бэлдэж, тухайн өдрийн бүтээмж болон азыг шийддэг. Психологийн шинжлэх ухаанд аз гэдгийг тохиолдлын зүйл биш, харин боломжийг олж харах чадвар гэж үздэг. Өглөөг стрессгүй эергээр эхлүүлсэн хүн хүрээлэн буй орчноос сайн боломж, сайхан хүмүүсийг төрүүлж олж хардаг бөгөөд үүнийг бид азтай байлаа гэж нэрлэдэг. Тухайн өдрөө эхлүүлэхдээ уцаа шалахаас өмнө бие махбодоо тайван сэрж сэргэх байх боломжийг олго. Энэ нь таны мэдрэлийн системийг өдрийн турш тэнцвэртэй байлгахад тусалдаг. Ердөө 5 минутанд багтах шинжлэх ухаанаар батлагдсан үр дүнтэй дадлуудыг танилцуулж байна. Үүнд 1 дахь минут тархиа сэргээх. Тархийг өглөө бүрэн сэргээхийн тулд нойрны даавар мелатониныг бууруулж, эрс хүчний даавар болон кортизолыг идэвхжүүлэх хэрэгтэй байдаг. Ердөө 1-2 минутанд тархийг хамгийн хурдан сэргээх шинжлэх ухааны үндсэлтэй аргуудад Үүнд байгалийн гэрэлд өртөх хэрэгтэй. Энэ нь хамгийн чухал алхам юм. Нүдэ нэмэгц өшгөө нээж нарны гэрэл харах эсвэл өглөөний гэрлийн хасаагаараа. Гэрэл нь нүдний торлог бүх хүчээр дамжин тархинд өдөр боллоо сэрээрээ гэсэн дохиог шууд өгдөг байна. Өглөөний нарны гэрэл нь оюун ухааны тодорхой байдал, шөнийн цагаар илүү сайн унтахад чухал үүрэгтэй дотоод шүүрлийн систем болох унтах орчин зэрэг биеийн гол үйл ажиллагааг дэмжихэд тусалдаг. Хоёрт хүчит төрөгчийн урсгалыг нэмж амьсгалын засал хийх. Сэрүүлэг дуугармагц шууд босох бөгөөд энэ үед уцаа шалгах хэрэггүй. Орондоо хөвтөж байхдаа хамраараа 4 секунд гүн амьсгал авна. Амьсгалаа 7 секунд төгжээд амаараа 8 секундын турш удаан гаргах хэрэгтэй. Энэ цусантай хүчил төрөгчийг нэмэгдүүлж стрессийн дааврыг бууруулдаг. Амьсгалын дасгал нь таны оюун ухаан, бие махбодыг тайвшруулж, эрүүл мэндийн олон төрлийн ашиг тусыг өгдөг. 3-т хүйтэн чичрэл өгөх. Босоод нүрээ хүйтэн уссаар угаах эсвэл даагц хүзүүнийхээ ард хүйтэн ус хүргээрэй. Хүйтэн ус нь мэдрэлийн системийг чочроож, цусны эргэлтийг огцом хурдсгадаг. 4-т хөнгөн хөдөлгөөн хийх хэрэгтэй. Орон дотроо гараа дээш сунгах, хөлөөж их зэргээр биеийн жилээ гаргах зэрэг хөдөлгөөн хийгээрэй. Бие хөдөлж эхлэхэд зүрхний цохилт олширч, тархи руу очих цусны урсгалыг нэмэгдүүлдэг. За 2 дахь минутанд талархлаа илэрхийлэх. Өглөө талархал илэрхийлэх нь тархины сөрөг хандлагыг өөрчилж, допамин болон серотонин дааврыг ялгаруулан стрессийг бууруулдаг шинжлэх ухааны үндсэлтэй нейробиологийн процесс юм. Энэхүү дадлал нь тархины бүтцийг эерэг боломжийг хайдаг автомат тохиргоон шилжүүлж, сэтгэл зүйн хувьд өөдрөг идэвхтэй төлөв байдлыг бүрдүүлдэг байна. Ердөө 1 минутын дотор энгийн ахуйн зүйл тодорхой хүн өөрийн давуу талдаа талархах нь өдрийн эерэг өнгөийг тодорхойлдог. Таны амьдралд байгаа хамгийн энгийн 3 зүйл дотроо чин сэтгэлээсээ талархаарай. Энэ заавал том зүйл байх албагүй. Холбол өглөө эрүүл сэрсэндээ уух халуун кофе бэлэн байгаад эсвэл намайг дэмждэг хайртай хүмүүс хажууд байгаад гэх мэт жижиг зүйлсийг бодож түүнийг мэдрэх хэрэгтэй. Өглөө бүр амьдралдаа байгаа жижиг зүйлсэд талархах нь зөвхөн сэтгэл хөдлөл биш, харин тархины бүтцийг өөрчилдөг шинжлэх ухааны хамгийн хүчтэй бие хаах арга юм. Талархлын шинжлэх ухааны нууц нь Үүнд нэг сөрөг зүйлийг хайх, тархины зүг тогтлыг устгах. Хүний тарих байгалийн зүг тогтлоороо үргэлж аюул занал, дутагдaltaй тал сөрөг зүйлсийг хамгийн түрүүнд хайж олдог шүүлтүүртэй байдаг. 2-т аз жаргалын дааврын коктейл ялгарах. Сэтгэл зүйчид өглөө бүр талархлаа илэрхийлдэг хүмүүсийн тархийг ямраагаар шинжилэхэд тархины урд хэсэг маш идэвхтэй болдог байна. Ингэснээр тархин допамин болон серотонин дааврууд зэрэг огцом ялгардаг. Энэ нь өдрийн турш таныг тайван өөртөө итгэлтэй байлгадаг. 3-т стрессийн даавар кортизолыг 23% бууруулдаг.
Калифорни их сургуулийн судалгаагаар өдөр бүр талархлын тэмдэглэл хөтөлдөг хүмүүсийн бие дэх стрессийн даавар болох кортизолын хэмжээ ердийн хүмүүсээс 23% бага байдаг болохыг тогтоожээ. Үүний үр дүн зүрхний цохилт докторжиж, дархлаа цайжирч, арсны эрт хөгшрөлтөө сэргийлдэг нь батлагдсан. За 3 дахь минут өдрийн зорилгоо тодорхойлох. Өглөөний 3 дахь минутанд өдрийн зорилгоо тодорхойлох нь тархины залуурдах системийг асааж буй хэрэг юм. Шинжлэх ухаанд үүнийг тархины торлог итвэжүүлэх систем гэж нэрлэдэг бөгөөд энэ нь таныг тухайн өдөр хэрэгцээтэй мэдээлэл боломжуудыг соргогоор олж харахад тусалдаг. Энэхүү 1 минутын дадлыг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлэх дэлгэрэнгүй зааврыг хүргэе. Үүнд 1 ганц том зорилгоо тодорхойлох. Тархинд өглөөгөр хит олон даалгавар өгвөл стрессэж гацдаг. Тиймээс өнөөдөр заавал амжуулах таны өдрийг амжилттай болгох ердөө онцлог нэг ажлыг сонгоно. Тухайлбал өнөөдөр би тайлангаа бүрэн дуусгана. Эсвэл өнөөдөр би хинтээ ч харилцсан маш тайван төвчээртэй байна гэх зэргээр нэг зорилгыг тодорхойлоорой. 2 сэтгэлдээ зураглах. Энэ 30 секунд орчим болно. Сонгосон зорилгоо биелчихсэн байгаагаар эсвэл тэр ажлыг маш амжилттай хийж дуусгаад сууж байгаа өөрийгөө нүдэн анаад төсөөл. Энэ үе тархинд яг бодитоор биелсэн мэт допамин ялгарч тухайн ажлыг хийх эрч хүч урам зориг өглөөнөөс эхлэн бүрэлддэг. 3 сөрөг бодлуудыг шүүх. Тарих зорилгоо тодорхойлсон үед өдрийн турш тохиолдох хэрэгцээгүй уулзал, сошиал медиагийн анхаарал сарниулалт, хоосон яриа зэргийг автоматар чухал бус гэж ангилан шүүж эхэлдэг. Таныг зорилгодоо төвлөрөхөд тусалдаг учраас үүнийг чиглэл тогтоох гэж нэрлэдэг байна. Өнөөдөр би хамгийн хэцүү уулзалтаа амжилттай ард нь гаргана. Өнөөдөр би эрүүл хооллож биеэ хайрлана. Өнөөдөр юу ч болсон би инээмсэглэж эерэг энерги түгэн гих зэргээр дотроо төлөвлөн зураглал үүсгээрэй. За 4 дахь минут өөрийгөө зоригжуулах. Өглөөний 4 дахь минутанд өөрийгөө зоригжуулах нь зүгээр нэг хоосон итгэл найдвар биш, харин тархины нейропластик чанар буюу тархи өөрийгөө шинээр програмчлах чадвар суурилсан шинжлэх ухааны арга юм. Бид өөртөө юу гэж хэлнэ, тархи түүнд итгэж тэр дагуу бие махбод болон үйлдэлийг удирдах эхэлдэг. Энэхүү 1 минутын дадлыг хамгийн үр дүнтэйгээр хэрэгжүүлэх дэлгэрэнгүй зааврыг хүргэе. Үүнд 1 эерэг нотлохооны хүч. Хэлж буй өгүүлбэрт нь үргэлж одоо цаг дээр эерэг утгатай бөгөөд таны өөрийн нэр дээр байх ёстой. Тархи би хичээнэ гэдэг үгнээс илүү би чадаж байна гэдэг үгэнд итгэвчдэг. Би өнөөдөр стресстгүй, алдаа гаргахгүй, тархи стресс алдаа гэдэг үгийг төрүүлж хүлээж авдаг. Би өнөөдөр тайван, өөртөө итгэлтэй байна. Надад ямар ч асуудлыг шийдэх чадвар бий. За 2-т 30 секундын толны арга. Боломжтой бол толны өмнө зогсоод өөрийнхөө нүд рүү ихцэлж харан хэлээрэй. Өөрийнхөө нэрийг дуудаж зоригжуулах нь тархинд маш хүчтэй нөлөөлж өөртөө итгэх итгэлийн дааврыг огцом нэмэгдүүлдэг. Жишээ нь би өнөөдөр гайхалтай байх болно. Би өнөөдөр эрч хүчтэй байна гэж өөртөө хэлж зоригжуулаарай. 3-т биеийн хилэмжийг ашиглах. Зоригжуулах үгээ хэлэхдээ мөрөөцөх, чэйжэд дэлгэн, нүүрэндээ хөнгөн нэмсгэлэл тодруулаарай. Биеийн зөв итгэлтэй байрлал нь тархинд кортизол буюу стрессийн дааврыг 20% бууруулж, тестостерон буюу итгэл үнэмшлийн дааврыг 20% нэмэгдүүлдэг болохыг Харвард их сургуулийн судалгаагаар тогтоосон байдаг. За 5 дахь минут. Бие махбодыг идэвхжүүлэх. Өглөөний хамгийн сүүлийн буюу 5 дахь минут бол бие махбодыг асаах алхам юм. Өмнөх 4 минутанд бид тарих сэтгэл зүгээ бэлдсэн бол одоо бие махбодоо идэвхжүүлснээр өдрийн турш эрч хүчтэй байх суурь тавигдана. Энэхүү 1 минутын дадлыг хамгийн үр дүнтэйгээр хэрэгжүүлэх алхам бол 1. Өглөө сэрэнгүүтээ 1 аяг бүлээн ус сууж дотоод эрхтнүүдийг сэрэх. Хүн шөнө унтаж байхдаа амьсгал болон хөлсөөрөө дунджаар 500 мл-ээс 1 литр шингэн алддаг. Өглөөс ирэхэд бие махбод үл ялаг шингэний дутагдалд орсон байдаг бөгөөд энэ нь өглөөс алхуурах, толгоо өвдөх, ядрах гол шалтгаан болдог байна.
Босоод хамгийн түрүүнд дууссан цэвэр ус нь хотод эзнийг үргэлжлэх хөдөлгөөнийг идэвхжүүлж бодисын солилцоог 24%-аар хурцсагдаг. Мөн цусын шингэлж зүрх болон тархины үйл ажиллагааг шууд дэмждэг. Хоёрт биеийн чилээ гаргаж 30 секунд сүнэх. Шөнжин хөдөлгөөнгүй байсан булчингууд хөшиж цусны эргэлт удаашрдаг. Тиймээс хөнгөн сонголт хийснээр цусны эргэлтийг сайжруулдаг ач тустай. Энэ үед биед эндорфин буюу өвдөлт намд ах урам зориг нэмэх даавар ялгарч үе мөчний хөшүүн байдал арилдаг. Энэхүү 5 минутын цогц дадал болох, амьсгалах, талархах, зорилгоо арах, өөрийгөө зоригжуулах, ус уух, цуныг дуусгахад таны бие болон ухаан санаа тухайн өдрийн ямар ч ажилд сорилтод 100% бэлэн болсон байна. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.